хөгжим бол хүний дотоод ертөнцийн илэрхийлэл байдаг үлээ. Ингээд боловсрол бицийн аяг ташаа өнөтрүүлгээс дугаар эхэлж байна. За ингээд өнөөдөр аяг ташаа өнөтрөл төрөлхөөс эрхэм зочтой танилцуулъя. Энэ удаагийн зочд маань дандаа баримл шиг залуучууд октод ирсэн байна гэж байна. Ингээд ихний оролцогч маань Golden Gym Fitness-ийн багш Баатар. Хайдагсээ. Хоёр оролцогч маань Хавицийн Аербикийн багш Солзоя үргэлжлэн иржээ. Гурав оролцогч маань Калифорни Fitness-ийн багш Тамирчин Дөлгөөн Тамир ирсэн байна. За ингээд таагууртай энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын залуучууд монголчуудыгаа бас эрүүлжүүлэх, царайжуулах үйл ажиллагаанд бас хүчилмөрөө зарцуулж байгаа та бүхэнд энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэж байна. За тань сайхан юу байна Баатара? Оо нам тавина. За ажил тавтай. Ажил тавтай. За танайхан ер нь хэрэг ачаалтай байна. Одоо улсын аварга, дэлхийн аварга гэд тамирчид маань бэлтгэлээ заасан, Азийн аваргадаа явцгаацсан. Тэгээд ер нь бэлтгэл маш өндөр түвшинд л явж байна да. Тий. За, Золзоёгийн хувьд Аербикийн багш гэж юм тийм ээ. Хичнээн шавьтай болчихоо багш хүний хувьд. За, ер нь бол тоолдог үлдээ. Заалаар дүүржил үүдээ. Тийм заримдаа солирч л үүдээ. Тийм л энэ да. Монголчууд ялангуяа охид бүсгүйчүүд Аербикээр хэрэг хичээлж байна. Ер нь бол хичээлдэг кардио гэдэг утгаараа нөгөө жин хаян өөхөө хаяхын тулд юм уу тий. Бас бүжгийн эвсэлтэй болно, хөдөлгөөний эвсэлтэй болно, хөдөлгөөний дутагдлаас гарна тий. Даваа талуутай. За, Дөлгөөн Тамирын хувьд мэдээж бас тамирчин хүний хувьд тийм ээ. Ойрын бас чиний үзүүлсэн амжилт болоо тийм ээ. Тамирчин талаас бас өөрийгөө яриач. За, сайн байцгаана уу. Дэлхийд үзэж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд бол дэлхийд хамгийн их тарж байгаа men's physique болон бикини төрөлд одоо бодибилдинг фитнесийн тамирчид маш ихээр өрсөлддөг болсон. Тэрний men's physique төрөлд ордог тамирчин байна. Монголын бодибилдинг фитнесийн нэгдсэн холбооны тамирчин. Тэгээд энэ онд гэвэл 2017 оны хотын аваргаас хүрэл медаль аваад гавь тамирчин дорж ахын маань нэрмж George Cup гэх тэмцээн болдог. Тэрэнд Орос 4-р байранд ороод улсын аваргаас 4-р байр, Азийн аваргаас 6-р байранд орсон байгаа. За, баяр хүргэе. За ингээд өдөр нэвтрүүлэгтэйг танилцъя. Бид бүхэн бол 4 үе тоглоно. За эхний үе бүх цаг үеийн алдарт дуу. Тийм ээ. Хоёр дахь төр жанр баярлаа баяртай гэсэн үг орсон байх нь шүү дээ, тийм ээ. За татар хамтлагийг хорвууд ганц гэсэн 4 төр жанраас бид бүхэн нэгдүгээр үед бол 9 таах хэрэгтэй байгаа. За таны урд байгаа ногоон дорчлуурыг та дарснаар таах хэрэгтэй болно. Төрүүд дарснаа бол компьютер бол автоматар шууд гэрэл асах учраас өөдөөс чинь гэрэл асах юм бол би төрүүл даржээ гэж ойлгоорой тий. За ингээд ноот сонгох хэрэг бол хамгийн наан зогсож байгаа учраас Баатар ноотоо сонгох хэрэгтэй байгаа. За сонгох уу? Сонгоё. За хорвоод ганц. Хорвоод ганц төр жанрын 80 сонгоё. 80 оноо буюу дөрөв ноотыг сонголоо хамтдаа сонсъё. За, Дөлгөөн Тамир. За, дууч Нарангийн л дуу энэ. Нарангийн. За, Нарангийн ямар дуу вэ? Хорвоод ганц гэх. Хорвоод ганц. Дууч Нарангийн. Нарангийн. Дуучид бас тааж болно шүү дээ. Таас нь тооцно. За байна уу? 3. За, дуулаад үзье та мөн үү биш үзье. Үн зэмшиг аян орж ирээд. Иргэн тойрон дунд цагаан, элнисэг шууд цагаан. Биш үү? Амжилттай бүдэрлээ. За энэ бол биш ээ. Энэ бол дуучин номын тал хамтлагийн дуучин Бацгийн дуусан Чинасаа ганц гэдэг дуу байсан юм байна. За нэг удаа дуу таах ээлжлээс Дөлгөөн Тамир хүн чинь хоошоо алхана. За манай хоёрт боломж нэгдэж байгаа. За ингээд Золзоёгийн ноотоо сонгоно. За. Эхний игнэний 80 дахь нот. За бүх цаг үеийн алдарт дуу 80 онооны буюу дөрөв нотыг сонсъё. За Золзоё. За. На 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 на. Зүпэ.
Ямар хамтлаг лээ? Yesterday. Супер баяр хүргэе. За дөрвөн номер уншаага. За ингээд Золцоё маань хамгийн ихний оноо буюу 80 онооны эзэн болсон. 4 ясаараа ноото сонгох хэрэг Золцоёд байгаа. За дахиад 70 оноог сонгоч. За бүх цаг үеийн алдарт дуу 70 оноо буюу 3 дахь ноотыг хамтаа сонсъё. Золцоё. Энэ болохоор нөгөө нэг Michael Jackson-ы Наа. The Earth гэдэг дуу байна. Супер! Цагаана эмэгтэй болоод эрэгтэй болоод тасраа явах шинжтэй болоо явчлаа шүү. Ноод сонгох хэрэг хിവэрэ байгаа. За дахиад 60-ыг сонгоч. За 60 амтчлаа. Хоёр дахь нотыг сонсъё. Золцоё. Абагийн Queen гэдэг дуу. Биш ээ, би цаарай. Queen хамтлагийн биш ээ. Окей. За Queen гэдэг үг нэр дээр Dancing Queen. Супер баяр хүргэе. Абагийн Dancing Queen гэдэг дөө. Сүүлдээ Queen хамтлаг гэж мөрөстэй. Эргээд явцлаа. За 50 уу? За ингээд үлдсэн нэг нотыг сонсъё хамтдаа. Золцоё. Дуучин хэмлээ. Би цаарай. Вайчлаа л. Нойрхон байна. Супер. Энэ зүгээр аа юм биш үү? Ай шилтэй ч одоо бүх цаг үеийн алдарт дуу зүгээр ай гэж ярьсан байна. За цаарай. 3 2 1 хариултайгаа байхгүй бол хошоо хоошоо боллоо. Байхгүй байна. За энэ бол Whitney Houston-ы дуусан тийм ээ. Би хамгаалагч киноны дуу. Тийм шүү дээ. I will always love you хэмээх уран бүтээл байсан тийм ээ. Би зөвхөн амар романтик дуу гэж хэлж байгаа юм тийм. За хошоо. Хошоо. За одоо дөрвөн тамир ноото сонгоно. За татарын хамтлагийн 70 оноо сонгоо. Татар хамтлаг төр жанрын 70 онооны нотыг хамтаа сонсъё. Хорвоо. Хорвоо татар. Супер баяр хүргэе. За бидний 70 оноогоо дөрвөн тамир авлаа. Нот сонгох хэрэг дөрвөн тамир руу шилжлээ. За татар 80. Татарын 80 онооны нотыг сонсъё. Дөрвөн тамир. Бороо. Супер! За, нот сонгох хэрэг дөрвөн тамир хിവэрэ байгаа. За ингээд дүүрэ гадаа дуусгач та 60-ын сонгоо. За, татар 2 дахь нот 60 онооны нотыг сонсъё. За, доктор дарсны гэрэл аснаар дөрвөн тамир. Ганцаараа. Ай. За, нэгдүгээр үеийн хамгийн сүүлийн дуу. Нэгдүгээр үед бол хүн хасагдахгүй санаа зовлтгоо тийм ээ. За 50-ын сонгоо. За 50 онооны нотыг сонголоо амттаа сонсъё. Золцоё. Нөлөөллөөс дээгүүр. Супер! Баярлалаа. Нүдээс дээгүүр. За энэ бол манай Аягта шоу нэвтрүүлгийн нэгдүгээр үеийн Азийн нот байсан юм байна. Золцоёд манай нэвтрүүлгийн ерөнхий ивэнтээр хамтран ажиллаж байгаа Хабатны гарын билгийг гардуулж байна. Аягта шоу нэвтрүүлгийн манай нэгдүгээр үеийг өндөрлөж байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивэнтээр билэг дон бэлтгэж дэж Хабат хоёрдугаар үеэр ирээд уулзъя. Аягта шоу нэвтрүүлгийн маань 2 дугаар үе эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаа бол Монголын шилдэг фитнесийн багш дасгалжуулагч Тамирчид маань оролцож байгаа байлаа. Тэдэнд дахин амжилтыг хөгжөөд өмчтөй өмнөөс хүсье өрөөе. Яа. За тэгэхээр бүгдээрээ бас монголчууд манай фитнест аягүй их эрчимтэй хичээлдэг болчихоо даа гэж би ялангуяа би сүүлийн 5 жил бол тийм ээ. Би хаандаа их анхаардаг болсон байна. Спиртлэг биш, спортлог болсон байна гэж тийм ээ. Тэгэхээр Баатрын хувьд фитнесээр хичээхийн ач тусыг тийм ээ.
За бие организмд гой биетэй болгон тодорхой тий. Сэтгэл зүй бус ашигтай талуудыг бидэнд дурдаач. За, фитнесээр хичээллэхээр маш олон ашигтай болно. Нэгдүгээр хамгийн чухал нь хөдөлгөөн хийснээр хүний биед ажиглан гормон гэж юм ядгардаг. Тэгээ ингэснээр хүн цаанаасаа дийнэ гэдэг болно гэсэн үг. Оо тийм үү. Фитнесээр хичээлсэн хамгийн чухал юм. Тэгээд мэдээж эрүүл саруул болно, булчинлаг болно. Ийм ач тустай та. За тэгвэл одоо манай Зулзаа тэгвэл нийт монголчууд фитнесийг нэг сонирхгүй байгаа хүмүүст бас уриалга хэлээч. Фитнес ямар нэгэн спортоор хичээлэх нь бол хичээлж гинэ гэдэг маань та өөрийнхөө эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт оруулж байна гэсэн үг. Бүгдээрээ хичээлцгээе тийм ээ. За Дөлгөөн амир яаж ингэж чам шиг болох вэ? Хэдэн жилийн хөдөлмөр вэ? Энэ ингэртэй талхмалах хийсэн юм шүү дээ. Биш үү Зулзаа? Биш. Тэгтээ жоохон зөөлхөн ч юм уу? За одоо миний би 4 жил орчим фитнес спортоор хичээллээд тамирчны амьдралаар амьдраад бол 2 жил гарсан болж байна. Тэгээд залуу фитнесээр хичээлж эхэлж байгаа хүмүүст одоо бэлтгэл бол 30% шүү. Тэгээд дайет буюу хоол, амралт те. Тэгээд хүнсний нэмэлт хичээл хэрэглээгээ сайн хэрэглээд үлдсэн 70% сайн аваарай. Унтаж амраад тэгээд хоол ундаа яг зөв зохистой тааруулж зөв хэрэглээрэй гэж хэлээ. За, зурагт үзэж байгаа бүсгүүчүүд нэг зүйлийг айгүй бодож байгаа юм шиг надад санагдаад булчингийн бас цээжээс өгөхөд нэг хальт харуулаач. Тамирчин юм чи бас ичихгүй байдаг гэдэг. За, бүгд ханаад аши харъя. За, харъя. За. Яй, заавар үргээ. За би бас фитнесээр хичээлмээр санагддаг. Би чи одоо өндөр уулга айгу метр 80 гараа чинь жин бол хүнд хилдэггүй шүү дээ яагаад гэж. За ингэ нэвтрүүлгийнхаа 2 дугаар үед орцгоё. 2 дугаар үе бол эхний үетэйг адилхан. Зөвхөн таны сонгосон нотны тоо секунд тутамд багасаа явчихна. 4 бол хിവэрэ гэж ойлгож болно. За морин хуурын аялгууд дуу хүлээлт өнгөрсөн ба одоо чамайг анхаарсан үеэс санаж байна гэсэн агуулгатай 4 төрөл жанраас би 2 дугаар үед 8-ын таана. За хамгийн бага оноотой нэвтрүүлгийг орхих нь хамгийн их оноотой нь онооны шагналын эзэн болох боломжтой. За ингээд нэвтрүүлгийг 1-р үеийг хамгийн их оноотой өндөрлсөн учраас Зулзаа нотоо сонгох дүрмтэй юм аа. За. Чамайг анхаарснаас 70-аас нь эхэлж байна. За, чамайг анхаарсан үеэс санаж байна төрөл жанрын 3 дахь нот 70 онооны нотыг сонсъё. За, Дөлгөөн амир. Дуудсан болтон бид түүнийг харснаас хойш. Супер баяр хүргэе. За, дүрм ёсороо Дөлгөөн амир нотоо сонгоно. За өнгөрсөн ба одоогийн 80 онооны нот. За 80 онооны нотыг сонглоо хамтаа сонсъё. За Дөлгөөн амир. За энэ жижиг төөгийн одоо гэдэг доо. Супер. За Дөлгөөн амир бол сүүлийн дуугаад үнэхээр гаргахгүй байна. За манай Баатар ээж байна уу байхгүй юу? Байна байна. Баатар зөрөндөө урам зориг хайрлаа манайхаа. За. Чого сандраад байна уу гайгүй байгаа? Гайгүй үстэй. За Дөлгөөн амир нотоо сонгоно. За чамайг анх харсан үеэ санаж байна. 60 оноо. За ингээд 2 дахь нотыг хамтдаа сонсъё. Экул. Дуулж болно шүү. Юу лээ? Чамайг харсан тэр мөчийг санаж байна. Мөн үү? Өөртөө итгэлтэй нү? Итгэлтэй. Зөө тэгвэл. Баяр хүргэе. За ер нь бол фитнес тийм ээ аэробик бүгдээрээ л тийм ээ хөгжимтэй шууд хамааралтай гэж би ойлгож явдаг шүү дээ. Тэндээс хөгжмөөс ирч хүчийг авдаг болоо гэж би бас дотроо бодож явдаг. Энэ зөв үү? Маш зөв. Маш зөв тийм ээ. За би энэ удаа Баатраараа нэг нот сонгуулчвал манай хоёр зөвшөөргөө. Хоёрын оноо бол нэлээд дасраа явчлаа. Зөвшөөрөх үү? Зөвшөөрч байна. За тэгвэл оролцож Баатраараа нэг нот сонгуулчих. За энэ хоёр чин орчин үеийн дундаа сая. Харин тийм ээ. Тэгэхээр за хүлээлтийн дуунуудаас сонгоо. За хүлээлт төрөл жанрын зохиолын доо орж ирэх байлгүй дээ. Чи зохиолын дуун дуртай. Ер нь зохиолын доо. За. За хүлээлтийн дууны 80-ыг авъя. Хүлээлт төрөл жанрын 4 дахь нот 80 онооны нотыг хамтдаа сонсъё. За Зулзаа хөрөлд тарчлаа. Хурдан байна шүү дээ. Нөө би дуулчих уу? Дуулж болно. Хүлээлээ чамайг хүлээлээ би хүсэл сэтгэлээ хүсэл сэтгэлээ. Дуулаад байна уу яриад. Супер баяр хүргэе. Монголын жижиг самандын жавхангийн хүлээлээ хэмээх уран бүтээл байсан. За нот сонгох Зулзаа ярих шилжлээ.
уучлаарай. Энэ ямар энэ золцоо ер жоо хүм муутай юм манай. Гайгүй юу? За би яач вэ? Тэр чамайг анх харсан үеэ санаж байна гэдгийг 80 авчаа. За чамайг анхаарсан үе санаж байна төрөлж андрын 80. дөрөв дэх нот хамтдаа сонсцгоё. За Баатар Бааны хаацсан шүү. Нектоны дуу хаа. Зүг байна. Нектоны. Чи минийх. Чи минийх. Юу нэ? Нектоны. Чи Минийх. өөртөө итгэлтэй зүг байна баяр үргээ. За Баатар оноогоо авч бид бүхний магнат хийнэ гэж. За Баатар доод сонгох хэрэг үүссэн. За морин өрөө айд. За морин хуурын аялгууд дуу төрөл жанрын 70 навь. 70 оноо буюу 3 дахь нотыг сонсъё. Дөрвөн тамир. Уучлаарай Баатар. Зүг байна баяр үргээ. За 2 дугаар үеийн хамгийн сүүлийн 2 дуу үлдлээ. Нот сонгох хэрэг. Дөлгөөн тамирт хэвээр байгаа. За Хүлээлтийн 3 дахь нот 70 онооны нотыг сонсъё. Золоо. Хүзүүндээ зүсээ мөнгөн Зүг зүйлээ. байна. Марчинго хүлээсэн учраас тиймээ уран бүтээлийг Золзоо амжилттай тааж өөртөө оноогоо авч чадсан. За хамгийн сүүлийн дууг Золзоо нотоор сонгох ёстой. Тэгээ сүүлийн дугаа Баатар ахтай үлдээч юу? За Надад үлдээч юм. тий сонголтыг хийлгүүлж байгаа юм тийм ээ. Тэгвэл 60 навь. Морин өрийн дууны. Морин хуурын Аялал бол 80 байгаа штэ бас. Чамд 80 оноо хэрэгтэй. Тий. Сүүлийн дуу юм чи тийм ээ. За ингээд 80 онооны нотыг хамтдаа сонсъё. За Баатара. За нарангийн нутгаас нь хуу. Зүг байна баяр үргээ. За ингээд 2 дугаар үе маань өндөрлөж байна. Онооны байдлыг танилцуулъя. Баатар 136 оноотой. Золзоо 405 оноотой. Дөрвөн тамир 481 оноотой. За ингээд хамгийн бага оноотой нь бол нэвтрүүлгийг орох дөрөвтэй байгаа. Баатараа бас нийт шамилтай болон тийм ээ. Тамаг сэтгэлтэй хүмүүс мэдгээд ихэвчлэн хүсэж байна. За энэ боломжийг ашиглаад нийт голден жимийнхаа гишүүд тамирчид болон нийт голден жимийнхаа удирдлагуудаа нийт ажилчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ ерөөдөө хамгийн сайн хүсье. За баярлалаа. Монголчуудыг сайхан болгох, эрүүжүүлэх ажилчин өндөр өсөндөр амжилтыг хүсье. За баяр. За ингээд онооны шагналын эзэн 481 оноогоор Дөлгөөн Тамир шагналын эзэн болсон баяр үргээ. Шагналын гард болно. Хэдүүлгийн ерөнхий захин банкны хамгийн өргөн төлжээ бүхий хаан банк хамтран ажиллаж байна. Ингээд 3 дугаар үеэр иргэн уудастаа төр баярлалаа. Нэвтрүүлэгтэй иргэн давтан өргөн нэвтрүүлгийн маань 3 дугаар үе эхлэхэд бэлэн болсон маань хоёр оролцогчдод дахин амжилтыг хүсье. За тэгэхээр хүмүүс маань бол илүүдэл Чингисээс салахын тулд бас янз янзын арга хэрэгжилж байна л да тийм ээ. Кофе ууж байна, чихэр идэж байна, тураадаг юу ч гинөө тийм ээ. Хоолоос хойж байна. Ер нь аэробикаар хичээллэх тэгээд фитнес төмөр өргөх, тэгээд спинийн дугуйн дээр жийх энэ тэр ялгаа нь яг юу гэдэг юм би сайн ойлгодгүй. Энэ талаар та хоёроос өөр өөрсдийнхөө зүгээс тайлбарлаач. Миний бодлоор болохоор тусдаа хичээлснээс илүү хослуулбал илүү зүгээр юм шиг санагдав. Яг хоо жин илүүдэл жинтэй байж болно. Тэрийгээ одоо кардио гэж хийж шатаангуутлаа төмөр өргөж тэрийгээ буцаага чангалах хэрэгтэй. Тийм. Тэгэхгүй болохоор дан кардио хийгээд ахлаар нөгөө нэг арьсан сулраад тэрийгээ чангалах гэж бас яа тэр учраас хамтд нь хослуулад явсан зүгээр бодож байгаа. Зөв. Их нарийн мэд байх. Уураг уухлаар одоо ингээл илэг муудчдаг гээл те. За эсвэл
фитнесээр тогтмол хичээлэхгүй бол нэг гой турж ирээд эсвэл гой биетэй болж хагаад хайчих юм бол ажил үргээсээ болоод хайчдаг штэ зарим хүмүүс те. Тэгэхээр буцаад ингээд зад тусэр таргалдаг энэ төргээл яриануд байдаг. Эннийг юу гэж тайлбарлах вэ? Дэлгүүр намир. За энэ уурганы хувьд бол уурга гэдэг бол ерөөсөө хүнсний нэмэлт гэж л. Яг хүнсний төрлийг дотор нь юу гэж ангилдаг вэ гэдгийг эхлээ хамгийн сайн мэдэх хэрэгтэй. Хүнсийг бол дотор нь уурга, өөх тос, нүүрс ус гэж гурван ангилдаг байгаа. Тэгээ булчин ажиллуулчаад гаднаас уургаар тижээж ин гэсэн үг байхгүй юу ерөнхийдөө бол. Тэгээд уурга бол хүний биед сөрөг нөлөөтэй гэж тийм юм бол байхгүй. Зүгээр зөв зохистой хэрэглэгээр яг хэрэглэх ёстой зааврын дагуу хэрэглэх ёстой. Тэгэх юм бол ямар ч сөрөг нөлөө байхгүй. За баярлалаа. За ингээд бүгдээрээ нэвтрүүлгийн 3 дугаар үед орцгоо. Одоо тогтвор дарах шаардлага байхгүй тийм ээ. Төрөний авсан оноонууд бол одоо хамаа байхгүй. Тэгэхээр надад энэ чи 5 дууны агуулга байна. Агуулгын дотор тухайн дууны одоо утга агуулгаас гадна тухайн дууны шүлгэн ч явж ээж магадгүй, нэр нь ч явж ээж магадгүй анхааралтай сонсох хэрэгтэй. Манай уран бүтээлч маань хамгийн ихдээ одоо хамгийн багадаа 3 хүртэлх нотыг тоглоно. Хамгийн бага нот хэлсэн таах хэрэгтэй болно. Хэрвээ таагаагүй бол эсрэг талд оноо очих болохыг анхааруулъя. За, эхний дууны агуулгыг уншлаа. Давуу тал их оноотойгоор 2 дугаар үеийг өндөрлсөн учраас Дүлгүүн тамирт байгаа. Таах хэрэг нь нотныхоо тоог хэлэх хэрэг гэсэн үг. За. Анхааралтай сонсоорой. Өөрт байх нандин зүйлийг өөрийн мэдлгүй гандаагаад байх шиг. Өөртөө хитрхи бардаж, уруудаж, гундаж байх шиг байна да би. Гэсэн агуулга байна. За, нотныхоо тоог тамираа хэлнэ. За 7 нотоор сонгоо. 7 нотоор буюу. За, хэнд боломж олгож штэ. Золзаяа багасгаа 6 юм уу? Нотоор бол ороод ирдэ шүү. 6 гээ таах боломж орж байна. 7-оор сонсъё. 7-оор сонсъё буюу. Тамираагаар таалгахаар шийджээ. Сонсъё. Энийг ороод ирчихээ. Харин тий. Их л ойлгомжтой тоглогдлоо. Дууж болно штэ бас. Хай сонсож болох уу? Харангийн лав сүрэнгийн үзэсгэлэнт мөн үү? За, харамсалтай нь биш байна. За яваа. Яг ингэж орж ирсэн байхгүй. Халуун шивнэг минь сонсох гэж орж ирэх шиг болох юм. Халуун шивнэг сонсох гэж орж ирэх шиг. Арай л өөр байна да. Харин утга нь бол шал өөр л хэлсэн. Гэтэ би уруудаж байна, гундаж байгаа юм шүү байгаа энэ гэсэн агуулга байгаа ш тэ. 3 байхгүй бол одоо золзойг оноо оллоо. 2 за байхгүй маа. байхгүй юу. За энэ бол Нарангийн дэндүү сайхан залуунаас. Дэндүү сайхан залуунасаа гэсэн биш тэ. За ингээд золзойг баяр үргээ. За энэ бол дээрээс нас их тактикийн тийм ээ. Оноогоо яах вэ? Ноото хэрхэн хэлэх вэ? Хэд гэж багасгах вэ? 6 гэх юм бол бас орж ирэхээр байсан байгаа золзойя. Тэгж ойлгож болох уу? За, 2 дахь дууны агуулгын уншлаа анхааралтай сонсоорой. Тооны ярьцаа нэг тийг. Бусдын нутагт чамайг мөрөөссөн гансран суун. Чи минь надаас алсран холдон удлаа. Чамтайгаа уулзах тэр мөчид сэтгэл минь жаргасаар л байна да. За, сүүл оноо авсан учраас золзойя нотныхоо тоог хэлэх дүрмтэй. Энэ нотлын нотны хэлээ. 3 сонсоо. 3. За, шууд таах хэрэгтэй авлаа. Ингээд золзойгийн 3 нотыг хамтдаа сонсъё. Ёстой гоё орж ирлээ 3 гэхэд. Таасан хүн байна уу? За, одоогор бол таасан хүн алга байх шиг байна. За би дахиад агуулганыг сонсч. Агуулгыг бол дахиж унших дүрэн байна. Тэгвэл нотоо дахиад сонсч. За, яг нэг нот сонсоо 3-ыг. Ястаа. Энэ нөө агимагийн надаас чи Биш байна. Тасуулж юм болов. 3 2 За би таараа. 1 За хариултыг аваа. Байхгүй бол Дүлгүүн тамирын оноо. За байхгүй мэн. За энэ бол зангадгуайн Бүр хол юм дээ. Татсан сардаг байна хөө. Одоо тоглоё та манай хөгжимч. Ингэж тоглогдсон юм байна, тийм ээ? За харамсалтай байна. Гэхдээ Дүлгүүн тамирт оноо шилжсэн. Тооны ярьцаа 1-1 болж хувирлаа. За 3 дахь дууны агуулгыг уншлаа анхааралтай сонсоорой. Чи надад итгэл бэлэглэгч. Ямар ч үед миний л байх шалтгаан байгаа болохоор бид учирсан. Юу ч хэлэх хэрэггүй. Би бүгдийг нь мэднэ. Алдаа аз жаргалын үүд юм бол чиний миний алдаа юм.
За 7 нотоо сонсоё дахиад. 7. 7 нот багасгах хэрэгтэй. 7. 7-оор нь одоо бүр хоёул айдаг болсон. За тэгвэл Дүлгэн тамирын 7 нотыг сонсъё. За утга дахиад сонсч болох уу? Үгүй. Утгыг бол. За хөгжим дахиад нэг сонсгоё. Утга бол дахих сонсох. Гэлэндэ. Зодоо таацсан юм уу? Би яа. Нэг таацсан юм шиг зогсоодох юм. Бараг л аа. Бараг л. За. 3 2 1 хариулт байхгүй. За оноог нүгч таарлаа да. Одоо дахиад. Байдгүй. Бат. За энэ бол оппозит хамтлагийн хамгийн сайхан нь гэдэг уран бүтээл байсан юм байна. Жохон хол төрчих. За. Тоодоо золсоор шилжсэн. За ингээд дөрөвд дууг уншил анхаарал сонсоорой. Надаас өөр хүн чамайг хайрлан гэхлээр үнэхээр хэцүү юм. Надад үгүй бүхнээ чамаас би хардаг. Чамайг хайрлаж, үнсэж, тэвэрхсэн. Ганцхан өөрийнхөө л байлгах юмсаа. За сүүл оноо авсан 7 нот хэлнэ. За. 7. 7-оор нь ороод ирвэл яана гэдэг бодол бас төрөх хэрэгтэй болов гэж бид. Харин тийм бас. 6 гэвэл бас орж ирэх магадaltaй. 3 бол хэцүү байдаг юм байлээ. За 7-оор нь сонсъё. За 7-оор нь сонсохгүй юу? Зол заяагаар таалахаар шийдлээ. Таачууд ялагч олон зол заяа сонсъё. За. Таасан уу байна уу? За 1 2 хүн таасан байна. Тэн таасан уу байна уу? За 2 хүн лав таасан байна. Манай зураглагчнаас 3 хүн таасан байна. За байна уу? За дахиад нэг ганцхан сонсгоч. Ороод ирлээ дээ. За Дүлгэн тамирд ороод ирсэн байна. Зол заяа. Өөрөө Уйлах хэрэггүй харин болов. 1 За Дүлгэн тамир харилж гоног аав. Надад байхгүй бүхэн. Зумпан баяр үргээ. Эксиглингийн 2-2-ын 5. Тийм ээ? За одоо энэ дуу таастан ядарч болно. Тооны харьцаа 2-2. Амжилт хүсье. Тэгээ давуу тал бол Дүлгэн тамирд шийдсэн байгаа. Анхааралтай сонсоорой. Миний догдол нь чам байж бэлгэлсэн бэлгийг чи авсангүй. Ховорхон тэр бэлгийг аваагүй ч чамаас би салахгүй. Гэхдээ л сэтгэлд минь гоник хурах юм да. За ното хэлэх ёстой. Дүлгэн тамир давуу ихтэй. Тоогоо хэлнэ үү? За 7. 7. Таахгүй бол гэж шууд таахгүй байх гэж найдаж байгаа юм те зал зэ. 6. 6 буюу таах хэрэг авлаа. За 5. 5. За 5-аар нь сонсё. 5-аар нь сонсъё. Хүний 2 нот аваад ажиллаа шүү. За ингээд Дүлгэн тамирын 5 нотыг сонсъё. За би зүгээр логикоор нь бодлоо. Ааха. Зөв юм уу буруу юм уу? Энэ Арслан 18 дуу мөн үү? Биш үү? Биш вэ? За дахиад ганцхан тоглох боломж олгоё. Мано. Байхгүй бол хажигдлаа. За би ахад ганцхан тоглох боломж олгоё зэ. За ер нь бол мөн л байна л та. Байхгүй бол золзоё. 100,000 төгрөгийн эзэн болчих гэж загсаад байдаг. За, буудаад үзье. Хөлбөр байна уу? За утга нэг сонсч болох уу? А? Утга. Утга сонсч болохгүй. Яг энэ их торгон үе учраас. Одоо шудраг байх хэрэгтэй. 2. За 1. бэлгийн аваагүй гэдэг байна шүү Тэгээ бэлгийг аваа. дээ. За нэг хөлбөр хэлэх үзэх. За тийм хөлбөр хэлээд үз. Бэлгийг авдаггүй ямар дуу байдаг вэ бас? Хэрвээ нотоор орж ирэхгүй бол за яа бол өста айхтар дэмжлээ ш. Ер нь бол ингэж байгаагүй. За. Байхгүй юу? За байхгүй. Орж ирсэн.
чиний бэлгэлсэн янаг цэцгийг мэдсээр байж чи авсангүй гэдэг дэлгийг авсангүй байна шүү. За ингээд 3 дугаар үе янагчаар золцоё тодорлоо баяр хүргэе. За ингээд бас хүчтэй үлдэж байж чадсан. Ялагдахыг огт хүсээгүй тамирчин хүний бас гайхамшиг чанарыг бас илэрхийлж чадсан. Түрүүн тамир мэлгээд дэвшүүлэх хүсье. За. Телевиз үзэж суугаа залуустай тий. Хүүхдүүдэд залуучуудад заавал фитнес бодибилдинг гэхгүй ямар нэгэн спортоор хичээллээд тэгээд зорьсон зорилготой заавал хүрээрэй гэж тий. За баярлалаа. За ингээд та бүхэн бас мэдээлэл өргөхөд технологийн дэвшээр тэргүүлэх хаан банк нь ухаалаг банк аппликейшнаа улам сайжруулад 3-ныхаа хэгээр бол нэвтрдэг болсон байгаа. Та бүхэн бол ердөө 3 секунд 3-ныхаа хэгээ ашиглаад банк руугаа нэвтрэх орох боломжтой шүү. Ингээд 4-р үеэр эргээд уулзъя. Аяг шоуны нэвтрүүлгийн маань 4-р үеийг эхлэхэд бэлэн болсон байна. Сая төгрөгийн төлөө тоглохоор хавь фитнесийн аялагчийн багш Золцоё үлдсэн юм аа. Сая төгрөгийн эзэн баг болтгой. За. Золцоёгийн хувьд ямар төрлийн хөгжим илүү сонсох дуртай вэ? Ер нь бол pop rock, R&B. R&B. Клип хэр үздэг үү? Ер нь бага л да. Бага үздэг үү? Зүгээр сонсдог, дууг нь сонсдог. Клип нэг үзэх дуртай биш. За тэгэхээр 4-р үед сая төгрөгтэй болохын тулд 60 секундын хугацаанд 8 клипийн дууных нь нэрийг хэлэх ёстой. Тэгэх юм бол сая төгрөг таних болох болно. За хугацаагаа жигд хуваарлаарай гэж чамаас хүсье. Яг вэ гэхээр мэдхгүй дуу авах юм бол алгасч чагаад мэддэг дуугаа таачаад үлдсэн хугацаанд бодох боломжтой. Эхлэх үү? Эхлэе. За эхлэе. За анхаар цаг явж эхэлсэн. Ганай багийн Халагсан. Саран туягийн Садуура киноны дуу. Зүпэн дараагийнх. Заяагима. Загаагима энэ нөгөө нэг нэг алгасан. Гайсин. Гадаад нэртэй. Myself шүү. За тооцъё. Love за. Дараагийнх нь. 3 охин амтлагийн сүйд гарсан доо. Охин. Дараагийн охин минь. Биш охин. Охин. Тэнгэр. За зүпэн. Дараагийнх нь. Нөгөө нэг баяр цэнглийн хоолой доолъё. За зүпэн. Мотивийн чи минь ганц. Зүпэн. Нарангийн. Алгасан. За амжилтгүй дээ. За тэгтээ амжилттай 50% амжилттай 4 клип таас баяр хүргэе. За ингээд аяг шоуны сүлгээ маань яг тооцсон. Золцоё 100,000 төгрөгийг гардуулъя. Баяр хүргэе. За мөн манай нэвтрүүлгийг тэнцээ ажиллаж байгаа хаан банкны хамт олон зүгээс гахдаг гарын мэдгийг хэлээ болсон гэнэ баяр хүргэе. Мэдээ хэлээрэй. Телевиз үзэж байгаа нийт хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд хава фитнесийн хамт олонны зүгээс бас бүгдэнд нь эрүүл мэндийг хадж жаргалах хүсье. За баярлалаа. За ингээд аяг шоуны нэвтрүүлгийг манай ээлж дугаарыг өндөрлөж байна. Нэвтрүүлэг даунтаас үзэж та бүхэнд бодлоготой илэрхийлье. Дараагийн ганц тавтай бүчүүдээр ингэ уулзлаа. Тэр баярлалаа.